За бүгдийн амгалан айлтгая. За Барчин Жидун Энийг нам шиг буюу хоёр үнний нам шиг уншиж байгаа. За өчтөр тогтсноос үргэлжлүүлээд унших тийм ээ. За өнөөдөр бол Зави Савжид дөрөвдүгээрх жигдэн тадад жад туйодтэй гэд. За хоёр үнэн буюу Хүнзүв Демба, Дундам Демба хоёр маань за мөн чанар нь нэг юм уу тусдаа юм уу гэдгийг бол шинжилъя гэж. За Хүнзүү Демба гэдгийг бол хуучин орчуулга нь бол янгуу хүнэн гэж орчуулсан тийм. Дундам Демба гэдгийг бол үнэмлэхүй үнэн гэж орчуулсан байлээ. За бид нар янгуух гэдэг үгийг мэднэ. Үнэн гэдэг үгний утгыг бол мэдж байгаа тийм ээ. Тэгвэл янгуух үнэн гэхээр яг юу хэлж байгаа нь нэг л ойлгомжгүй. Үнэмлэхүй үнэн гэхээр яг юу хэлж байгаа нь бас л нэг л ойлгомжгүй юм шиг болоо явцдаг тийм ээ. За тэгэхээр энэ хоёр зүйл маань нэг мөн чанартай юм уу? Хоёр ондоо зүйл юм уу? Гэх мэтчлэн. За тэгээд дээр нь бол бурхны шашны одоо үндсэн дөрвөн одоо тогтсон таалал байгаа. Дүмтаа. За энэ дөрв бол дөрвөлээ өөр өөрөөр тавьж байгаа. Хоёр үннийг. За дүмтаа бол олон ши лам барэсүмжийн нам шиг байгаа. Тийм ээ. Дүмтаа Жавраг Марава, Додэва, Симзамба, Умави ёс бол бүгд жилам намсум буюу ши, суур, зам мөр, үр дагавар гэсэн ийм одоо гурван хэсгээс бол өөрийнхөө үзэл онолыг тайлбарлав. За тэр суур гэсэн одоо хэсэг нь бол бүгд энэ хоёр үннийг л тайлбарлаж байгаа. Гол нь. За тэгэхээр бол Жавраг Маравын ёсонд ч одоо янгуу хүнэн гэж юу юм бэ гэхээр өөрөөр хэлэх нь байна. За тэдний хувьд үнэмлэхүй үнэн бас өөр байна. Тэ. За тэдний үнэмлэхүй үнэн янгуу хүнэн гэсэн зүйл нь бол одоо Додэви ёсонд юм уу, Симзамби ёсонд бол одоо үнэмлэхүй үнэн биш, янгуу хүнэн биш ээ. Үнэмлэхүй үнэн бол энийг хэлнэ гих мэтлэнгээр бол ингээд өөр өөрийнхөө үзэл онолын үүднээс бол ингээд тайлбар. За ингээд тайлбарлахлаар бол дараагийнх нь одоо зам мөрийн одоо хэсэг тийм ээ. Өөр үзэл онол нь бол одоо янгуу хүнэн ийм юм, үнэмлэхүй үнэн ийм юм а гэж тавихаар тэрүүгээр одоо зам мөрийг бясалгах хийж хэрэгжүүлэх арга зам нь бол тэрийг дагаад өөр болоо яв. Зам мөр нь өөр болохоор зэрэг хүрх одоо үр дагавар барайвын нам шиг ч гэсэн бол ялгаа бол гаргаа. Тэгэхээр энэ бол одоо хамгийн чухал ийм одоо зүйлээ. За тэгээд тэр Гүнзүв Демба, Дундам Демба хоёр нэг мөн чанартай юм уу, тустай юм уу гэдгийг бол шинжилъя гэж тийм ээ. За овоо жигдэн тадад яддуу юддээ гэж. Дэний за номоо хараарай тийм ээ. За Банчин 14 бол дэний овоо жигла догоо тадад юм бичирдээ гэж. Шууд л ерөөсө хариултаасаа эхэлж тийм ээ. Дембаны буюу Гүнзүв Демба, Дундам Демба хоёр бол нэг мөн чанартай гэж. Нэг мөн чанар. Овоо жиг, баншин жиг нэг мөн чанартай догоо тадад гэж байна. За энэ догоо тадад гэдэг бол одоо их төвхтэй үгүй. Догоо гэдэг бол одоо буцах муцах инээ тэрэ гэж орчуулдаг. За гэхдээ энэ дээр бол тэгэж орчуулахгүй. Догоо гэдэг бол одоо таних тэмдэг гэсэн л санаа. Таних тэмдэг. За би энэ өөрийнхөө ойлгоцоор ингээд дураараа тайлбарлаж байгаа шүү. Тэгэхээр та нар бас тэрийг бас бодолцоо. Энэ догоо гэдгийг бол таних тэмдэг гэж бол аль ч номонд байхгүй. Догоо гэдэг бол ер нь англи хэл дээр бол ID гэсэн үг. ID тий. Одоо identity гэдэг шүү дээ. Identity одоо нөгөө ID card энэ төр гэж байдаг шүү дээ. Одоо иргэний өмнөлөхийг бол ID card. Тэр шиг бол тэр нэг таних тэмдэг тэрийг л одоо баталгаажуулж байгаа хэлбэр шүү дээ, тийм ээ. ID card гэвэл жишээ. Тэрэн шиг догоо гэдэг бол identity. Тэгэхээр Гүнзүв Демба, Дундам Демба хоёр бол нэг мөн чанартай таних тэмдэг нь өөр юм аа л гэсэн. Таних тэмдэг нь өөр. Нэг мөн чанартай боловч таних тэмдэг нь өөр. Тэгэхээр нэг зүйлийн хоёр талаас ярьж байгаа гэж нэг үг байдаг шүү дээ. Тэрэн шиг л юм байна. Хоёр үнэн маань. Янгуу хүнэн, үнэмлэхүй үнэн гэдэг зүйл бол мөн чанар нь бол нэг юм аа. Гэхдээ догоо тадад юм аа. За тэрний баталгаа нь юу гэхээр дэний дагжигдүү бэрэл вич. За тэрний хоёр бол Гүнзүв Демба, Дундам Демба хоёр бол дагжиг бэрэл юм аа.
дагжиг бэрэл. Берна жай мэрдэг шигэн гэж. Жишээ нь бол Жавадан Мэрдагва хоёртай. За жай мэрдэг овоо дүжээ бүгд донжиг тийм ээ. Бүгд мөнх усыг л одоо илэрхийлж байгаа. Мөнх усыг илэрхийлж байгаа. Тэгэхдээ Java гэдэг бол ингээд хийгдэж одоо тий to make гэж хэлдэг, үйлдэгдэх, үйлдэгдсэн, хийгдсэн гэсэн санаа тийм ээ. Уг шалтгаантай нөхцөл нь бүрдээд ингээд үйлдэгдсэн, хийгдсэн ийм зүйл. Тийм байгаа бол тэр мөнх усаа л гэсэн санаа тийм ээ. Тэгэхээр Java гих Merdagwa гэдэг хоёр бол одоо нэг утгатай мөнх ус гэсэн санаа тийм. Яг үүнтэй адилхан. Гэхдээ Java гэхээр чинь хэдийгээр одоо жишээ нь ширээ сандалч гэдэг юм уу энэ бүхэн бол Java мөн үү? Мөн. Merdagwa мөн үү гэвэл мөн. Тэгээ Java гэдэг нь бол Java гэсэн санаа тийм ээ. Одоо үүсэж бий болсон гэсэн санаа. Үүсэж бий болсон. Тэгэхээр энэ нөгөө нэг өөр өнцгөөс нь ингээд тайлбарлаж байгаа шиг л ийм. Тэгэхээр бол гол санаа нь бол юу гэж вэ? Хоёр үнэн бол нэг мөн чанартай одоо доваа татад буюу таних тэмдэг нь өөр юм а гэсэн. Тэрний баталгаа нь бол энэ хоёр бол дагжиг бэрэл юм. Берна Жавад мэрдэг баш. Нэг нь байхгүй бол нөгөөх нь байхгүй. Дагжиг бэрэл гэдэг чинь тэр үстэй. Тийм ээ? Жигшөө догдвжи жиг догба. Жигшөө мэна жиг мэвийн чавл гэсэн үг. Тийм ээ? За энэ дагжиг бэрэл энэ төр бол одоо дүүрэний л одоо ярьдаг зүйлүүд ч гэдэг дүүрэн дээр гарсан зүйлүүд ч гэдэг тийм ээ. Тэгээд дагжиг бэрэл, дэжүм бэрэл энэ төр гэдээ гарсан тийм ээ. Дагжиг бэрэл бол гол нь юу вэ? Хадад гаан шиг жигшөө догдвжи жигшөө жиг догба тийм ээ. Буюу нэг нь байхгүй бол нөгөөх нь байхгүй. Тэгэхээр Java байхгүй Java мэна Merdagwa мэвийн чав. Merdagwa мэна Java бас мэвийн чав. Түүнтэй адилхан Хүнзүв Дэмба мэна Дондом Дэмба мэвийн чав. Дондом Дэмба байхгүй бол Хүнзүв Дэмба мэвийн чав. Нэг нь байхгүй бол нөгөөх нь байхгүй хаалтай. Хоёр тал руу. Ягаад гэвэл энэ бол дагжиг бэрэл юм а гэж хэлдэг шүү дээ тийм ээ. Дагжиг бэрэл. Тэдний ям доол айс гэж. Энэ тухай мөн сударт буюу доо гэдэг нь одоо энэ ширүүн юм бун доо тийм ээ. Ширүүн юм бун доо буюу ширчин доо. Энэ хоолоос. Ширүүн юм бун донд сүг домбоо. Домбооны сүгсөө сүглэ домбооны шэмайн домбооны длажан сүгшин маян ноо гэдэг тийм ээ. За бүгд цээжтэй тийм. Сүг домбоо домбооны сүгсөө сүглэ домбооны шэмайн домбооны длажан сүгшин маян. Дээшиндүү цорваадан дүшээдэн гэдэг нь ян цорвоо ян домбоо домбооны цорвоо цорвоола домбооны шэмайн домбооны длажан цорвоо шэмайн ноо гэд ингээд л одоо жишээд ингээд бүгдийг нь бол ингээд жарлуулад ингээд жишээд явах хэвээр гэсэн санаа шүү дээ тийм ээ. За энэ утга нь юу гэсэн үг гэхээр сүг домбоо гэдгийн сүг бол үндсэн суурь одоо дэн дэмба гэж хэлдэг тийм дэн дэмба буюу дэн дэмбаг юу гэж орчуулах юм бэ? Нэг нь бол шүтээ тийм ээ. Шүтээн дэмба гэхээр шүтэгч гэх юм. Харилцаа хамааралтай ийм юм. Тэгэхээр сүг бол дэн дэмба гэдгийг дэм болж өгч байгаа. Шүтээн болж өгч байгаа. Тэр сүг бол домбоо гэж. Сүг домбоо. Домбоонид буюу энэ дараагийн энэ дээр домбоонид гэдэг нь бол юу ах нь? Дэмба тэр шүтэгч. Тэр шүтэн дээр шүтэгч гэж байна шүү дээ тийм ээ. Тэр сүг домбоо домбоонид бол дэмба бах нь. Дэн дэмба гэдэг нь дэмба. Тэгээд домбооны сүгсөө гэдэг нь домбоонидын донши чэжин сүгсөө гэсэн сан тийм ээ. За энэ одоо Ширүүн бүгийн энийг бол одоо олон янзаар тайлбардаг. Далаа өгшийн тайлбарууд байна. Ширүүн нэмбийн тайлбар маш олон байна. Сүүлийн үеийн ч олон одоо лаарам гівч нарын тайлбарууд зөндөө бий. За тэгэхээр гол нь бол одоо энэ яг одоо энэ банчин их чанд одоо энэ овуужийг тадад
гэдэг энэ үед ингэж харгалдуулж энд татж байгаа дээр бол бид нар юу гэж бодлоо гэхээр дэн дэмба сүг дэн тэгээд дэн сүг тийм ээ уншиж чөйжин сүг домбоо домбоо нийтийн домбоо нийт гэдэг нь бол өөрөө дэн болсон сүг дээрээ үндэслээд одоо яригдж байгаа дэмба эн дэмба тэгээд домбоо нийт сүгсөө гэхээр домбоо нийтийн донши чэжин сүгсөө тэгэхээр энэ хоёрын шууд хамаарлыг нэгсэндээ үзүүлж байгаа хөө сүг өөрөө домбоо юм байна домбоо тэгээд тэр донши чэжин сүг буюу дэн дэмба гэдгийн дэн сүг домбоо юм байна дэмба болсон домбоо нийт бол донши чэжин сүгсөө гэж байна тийм ээ донши чэжин бол сүг юм аа одоо бол ингээд харж. За тэгээд домбооны длажан биш ээ тэгээ юу лээ? Сүглэ домбооны шэ маян. Сүглэ домбооны шэ маян гэдэг нь юу гэсэн үг вэ? Сүгээс өөр гэх юм уу? Сүгээс домбоонид гэдэг бол сүгээс домбоонид гэдэг бол шэ маян гэдэг нь овоо шэ маян гэсэн санаа. Овоо шэ маян гэдэг нь мөн чанар нь өөр бишээ гэсэн үг. Сүгээс хоосон чанар бол мөн чанар нь өөр бишээ гэсэн санаа. Сүглэ домбоонид сүгээс бол хоосон чанар бол өөр биш юм а гэсэн үг. Мөн чанар нь өөр бишээ гэсэн үг. Мөн чанар. Шэ маян сүглэ домбоонид шэ маян гэдэг нь бол овоо шэ маян гэсэн үг. Овоо тадад маян гэсэн үг. Овоо жиг ингэж хэлэх гээд байна тийм үү? Овоо жиг ингэж хэлэх гээд байхгүй юу? Тэгээд домбоо нийтлажаан сүгшэ маян но гэдэг нь домбоо нийтээс ч гэсэн сүг бол уушэ маян гэсэн. Харилцсан нэг нэгнээсээ бол мөн чанар нь тусдаа биш юм аа гэсэн. Жишээд за жанчив сэмдэллээ гэж. Жанчив сэмдэл гэж ном байгаа. Энэ бол Гомболүдвийн гэгэний зохиосон ном шүү дээ тийм ээ. Жанчив сэмдэл. За энэ бол юу гэж юм нэхэр гүнзүв лайны хадад барар гэж. Дэнид мегва маян дээ гэж. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ? Гүнзүвээс бол гүнзвээсээ овоо тадад барар гэж. Овоо тадад юм барар гэсэн санаа тий. Овоо тадад юм бар. Гүнзүв дэмбагаасаа овоо тадад юм бар дэнид мегва маян гэж. Дэнид мегва маян. Домбоонид бол мегва маян ба юм а. Цамаа мегва маян. Нэг ёсондоо гүнзүв дэмбагаасаа мөн чанар нь тусдаа ийм одоо дондом дэмба буюу домбооны гэх юм уу үнэмлэхүй үнэн болвол байхгүй гэсэн. Цамаа мегва маян гэсэн. Тийм ээ? Одоо өөр оршихуй байхгүй гэсэн. Тэрнээс мөн чанар нь тусдаа ийм одоо үнэмлэхүй үнэн гэж байхгүй гэсэн. Мөн чанар шал өмнөө өөр ийм одоо үнэмлэхүй үнэн гэж бол байхгүй гэсэн л одоо өөр энгийн одоо Монгол гар үг. Тэ гүнзүв лайны гүнзвээсээ овоо тадад бар гэж байгаа. Бар гэдэг нь тадад имбар тийм дэнид буюу одоо дэнид гэх юм уу дишин нийт гэдгсэн нь эсвэл дондом дэмба мегва маян дээ гэж. Тэгэхээр энэ янжив сэндэлийн энэ гүнзүв лайны тадад бар гэдгээс өмнөх үг нь бол дондом дэмба ярьж байгаа. Тэгэхээр гүнзвээс тадад бар дэнид гэдэг нь тэр дондом дэмба мегва маян дээ гэж байна гэж. Гүнзүв домбооны дүшад. Гүнзүв гэдэг чинь бол өөрөө домбооны юм аа гэж. Тэгэхээр зүг домбоо уу гэдэг шиг. Тийм ээ? Гүнзүв домбооны дүшад. Домбооны хоноо гүнзүв юм гэж. Домбооны өөрөө бас гүнзүв юм аа гэж. Тэгэхээр домбооны зүгсөө гэдэг. Домбооны сүгсөө гэдэгтэй адилхан домбооны хоноо гүнзүв юм гэж. Мэна мижүн эвичрэр гэж. Мэна мижүн эвичрэр гэдэг нь энэ хоёр агжигдүү бэрлва юм аа гэдгийг хэлж байгаа. Тэ? Жигшөө мэна жиг мижүн а юм аа. Жигшөө мэна жиг мэвин чав гэсэн. Гүнзүв дэмба мэна дондом дэмба мэвин чав. Дондом дэмба мэна гүнзүв дэмба мэвин чав. Мэна
мижун гэж. Мена мижун нэ бичэр. Жигшөө мена жиг мижуми чав гэсэн санаа тийм ээ. Нэ бичэр. Тэрна жавадан мэрдэг башино гэж. Жайдан мэрдэг башино гэдэг нь бол Гүнзүүдэн ба Дондон ба хоёр маань жишээлх юм бол жавадан мэрдэг бата адилхан гэж. За энэ бол Гомболуудын гэгээний айлтгуур байна. Хэмээн зарлигласан. Хэмээн зарлигласан. За шаян. Имбани овоожигла догоо тадад юмбар дүвдээ гэж. За мөн яах нь хоёр үнэн буюу Гүнзүүдэн ба Дондон ба хоёр бол нэг мөн чанартай догоо тадад гэдгийг бол одоо өшөө өөрөөр баталж болно гэж. Догоо тадад юмбар догоо тадад гэдгийг бол тэр Гүнзүүдэн ба Дондон ба нэг мөн чанартай догоо тадад гэдэг нь бол таних тэмдэглэл гэж одоо би зүгээр дураараа хэлсэн шүү дээ. Харин таалагдахгүй юм. Тэгээ ер нь л ийм л сан. Тийм ээ. Англи хэлээр бол одоо identity тийм ээ тэр таних тэмдэг. Тэр нь бол тусдаа гэсэн. Тэр нь бол тусдаа. Хоёр өөр гэсэн. Ангидаа. Таних тэмдэг нь бол саланг тусдаа. Юмбар дүвдээ гэж. Овоожигийн ба догоо тадад юмбар дүвдээ. Дембаны овоо тадад имбадан догоожиг имбала ножиж ши гондолоо сүм бичрээ гэж. За энэ сайн анхаарах. Дембаны овоо тадад имба. За аранлаг бол юу гэж байгаа вэ? Овоожиг гэсэн те. Хэрвээ энэ хоёр үнэн буюу Гүнзүүдэн ба Дондон ба хоёр мөн чанар нь тусдаа гэх юм бол одоо болохгүй болох дөрвөн одоо шалтгаан байна. Мөн таних тэмдэг нь тусдаа биш, таних тэмдэг нь нэг гэх юм бол бас болохгүй дөрвөн шалтгаан байна. Тэгэхээр Дембаны овоо тадад гэвэл ножиж ши. Догоожиг гэвэл ножиж ши гэсэн ийм утга. Тийм ээ. Дембаны овоо тадад юм бадан догоожиг юм бала ножиж ши гондолоо сүм бичэр. Тэгэхээр бол мөн чанар нь тусдаа гэх юм. Хэрвээ шүү дээ хэрвээ дагва тасунгийн вамд үү те. Уул нь мөн чанартай бол үнэн байдалтай бол хоёр үнэн маань нэг мөн чанартай таних тэмдэг нь тусдаа юм байна. Хэрвээ мөн чанар нь тусдаа байгаа таних тэмдэг нь нэг байх юм бол ямар одоо гин байгаа юм бэ? Бохгүй болгоод байгаа харьцлах нөхцөл шалтгаан юу байгаа юм бэ гэхээр дөрвөн шалтгаан байна. Бол гондоллоо сүм бичэр гэж. За додоо гондолд бол зарилгэлсан байна гэж. За дамбуу ши өдөө гэдэг нь бол овоо тадад гэх юм бол бохгүй гэж байгаа дөрвөн зүйл нь юу гэхээр за догоо тадад гэх юм бол бумба дэндон бумби найлуг юм бадан гэж. Бумба дэндон бумби найлуг юм бадан. За бумба за энэ умаранжид юу ёс шүү дээ те. Умаранжид юу ёс. Тэгэхээр би холиороо танжир ёс. Бумба дэндон бумби найлуг юм бадан гэж. Хэрвээ хоёр үнэн маань Гүнзүүдэн ба Дондон ба хоёр маань нэг мөн чанартай биш. Хоёр өөр мөн чанартай. Бие даасан өөр мөн чанартай байх юм бол болохгүй шалтгаан нөхөр бумба дэндон бумби найлуг болох. Бумба дэмбэр дүүа шүү дээ тийм ээ. Бумба дэмбэр дүүа шүү дээ тийм ээ. Дэмбэр дүү. За бумба дэндон догвис бумба дэмбэр зэмби дэнзэнжин дондууж одваа гэж. Бумба дэндон догосноор бумба дэмбэр зэмбийн дэнзэнгийн дондууж одваа. Ойлгомжтой тийм үү? Бумба дэндүвжийн гагшин юм ба. Бумба өөрөө бумбын дэндүвжийн гагшин юм басуу мэтжин. За санжэ павгийн жудла бумба дэндун догвын ишэдан бумба дэнзэнний хамжигдуу медуа тэргүүтэй хамжид
метеор таал. Хэрвээ энэ хоёр маань яах юм тийм ээ? Овоо тадад гэх юм бол. Тэгэхээр Санжаа Пагуинжуулаа Бомба Дэндунду доггүй ишээ Бомба Дэнзэнний ханжигдуу мэд болох гим гарах гээд байна гэж хэлж байгаа чи умаар анжид ба шүү дээ. Санжаа метеор тал Бомбадан Бомба Дэндун овоо тадад юм ээчэр. Чева давуу юм бэчрэр гэж. Бомба Дэндун гэх тийм. Бомба гэдэг бол гүнзүү Демба шүү. Тэгээ Бомба гүнзүү Демба юм. Бомба Дэндун гэдэг нь ондом Дембаж. Тэгэхээр энэ хоёр маань бол овоо тадад болчих юм бол ийм гим гарах. За Нева Йодтэй гэж. Хоёрдугаарх нь бол буюу хэрвээ догоожиг байх юм бол тийм гүнзүү Демба дондом Демба хоёр догоожиг буюу таних тэмдэг нь 1 гэх юм бол одоо догоожиг. За тэгэх юм бол дөрвөн бас шалтгаан байна. За тэр нь юу гэхээр бомбын чэнэд онсомдуу догвын тусаж юу Йодвадан чэнэд дэла мигнэ чагсуу нэмэн Жевадан чэнэд дэ хадаг ив согсуу дүүр талваа. Бомбын чэнэд онсомдуу догвын сусаж юу Йодвадан гэх нь бомбын чэнэд бол бомбын хоосон чанар тийм ээ. Бомбын хоосон чанарыг онсомдуу догвын сожоо байхгүй шүү дээ. Онсомдуу доглохоор зэрэг л яаж байгаа вэ? Онлом товлж байгаа. Пагуин гансаг болж байгаа. Тусаж юу биш болж байгаа шүү дээ. Тэгэхээр бомбын Дэндун 2 догоожиг болчих юм бол бомба догвын сусарж юу байгаа юм чинь бомбын Дэндун онсомдуу догвын сусарж юу байхаас өөр аргагүй болох гээд байхгүй. Яг гэвэл энэ чинь догоожиг юм бэ ч гэж хэлэх гээд шүү дээ тийм ээ. За чөнөд дэла мигна чагсуун юмн Жевадан гэж. Чөнөд буюу хоосон чанар одоо зоригдоод шунал тэргүүт нь Ясванис төрөх ийм гим гарах гээд байна гэж. Уул нь бол хоосон чанарыг бясалгаад шунал тэргүүтээ Ясванис бол дарагдчих ёстой байдал аривчаад ингээд шинээр төрөх гээд ийм гим гарах гээд байна. Яагаад гэвэл Бомбала мигнэ гүнзүү Демба болсон Бомбала мигнэ чагсуун юмн Жева байгаа шүү дээ. Жишээ нь одоо бид нар чинь алтаар бомб хийгээд тавьчих юм бол бидний шунал төрнө шүү дээ тийм ээ. Шунал төрнө. Авах юмсан, иймтэй болох юмсан, ямар сайхан юм ч гэдэг юм уу. Шунал төрөөд ингээд юмн төрнө тийм ээ. Тэгтэл тэр алтаар хийсэн бомб алтан бомбны хоосон чанар хоёр догоожиг буюу таних тэмдгийн нэг болчих юм бол бомба алтан бомбыг хараад аргатайгаа зэрэг шунал төрөхтэй төрж байгаа шиг түүний одоо алтан бомбны хоосон чанарт ч гэсэн тийм шунал бас адилхан төрөх ийм гим гарах гээд байна. Ягаад гэвэл энэ хоёр чинь нэг гिचж байгаа. Нэг гэж. Догоожиг гэдэг чинь ер нь тами дадва гэсэн үг шүү дээ, тэ. Тадад тами дадва гэдэг чинь тами дадва гэсэн үг шүү дээ. Нэг талаасаа тийм ээ одоо энэ дээр. Тэгэхээр яах нь вэ? Чөнөд дэла мигнэ чагсуун юмн Жевадан чөнөд хадаг ив согсуу дүүр талва. Тэр хоосон чанар чинь бас нөгөө алтан бомбтой адилхан өнгө хэлбэр тэргүүтэнд бүтсэн болох юм гим гарах гэдэг байна. Алтан бомб өнгөтэй юу өнгөтэй хэлбэртэй юу хэлбэртэй тий. За бомба дууад нь дүүнэмдүү бомба одоо юу лээ юлдүүр аншин ганлаад байна. Дүвдэ зайжгүй ч тамжид дүнэмдүү дүү ба шүү дээ тий. Цаг хугацаа одоо мөн чанар энэ бүгд хамаарах бүхэл зүйл бомб гарахтайгаа зэрэг бомбын өнгө, бомбын хэлбэр, бомбны үнэр амт ч гэсэн байгаа шүү дээ тийм үстэй. Амт, өнгө, үнэр бүгд яг нэг агшинд хамт төрж байгаа шүү дээ. Бүгд зэрэг. Яг тэрнтэй адилхан хоосон чанар маань ч гэсэн тэр алтан бомб болоод алтан бомбны хоосон чанар 2 догоожиг гэдэг чинь бараг л нэг гэсэн санаа шүү дээ. Догоожиг бараг л ялгаагүй шахуул тами дадва гэдэг л болчиход байна. Тэр тами дадва болчих юм бол хоосон чанар ч гэсэн өнгө хэлбэртэй болох юм гим гарах гэдэг байна. За мөн дараагийнх нь налжирва бэр чөнөд гомбын бадва домиддүү таал. Нөгөө игүүзэр маань тийм ээ зам мөрийг бясалгаж ламирмаар одоо явж тийм ээ
зам мөрийг бясалгаж байгаа бясалгаачин маань хоосон чанарыг бясалгахны одоо шамдал нь ямар ч хэрэггүй болох юм гарахгүй. Ямар ч хэрэггүй зүйл бясалгасан болохгүй байна. Яах вэ гэхээр алтан бомбыг бясалгавал ямар хэрэг байх вэ? Ямар ч хэрэг байхгүй, тийм ээ. Тэгэх тэрнтэй адилхан алтан бомбны хоосон чанар хоёр ялгаагүй шахуу юм тавьчихлаар догоо жиг гэж тавьчихлаар тэр хоосон чанарыг бясалгаж байгаа эгүүзрийн тэр одоо хичээл зүтгэлч гисэн ямар ч утгагүй талаар болохгүй. Ийм гим гарах юм аа. Догоо жиг. За мөн бомбаад тэр гомидо тал бомба дэндун бол догоо жиг юм бэ ч. Догоо жиг юм бэ. Хэрвээ догоо жиг гэвэл ийм гим. Аа. За тэгэхээр энэ дээр бол юу өнгөрч байна вэ гэхээр Дембаны овоо тадад гэвэл ножиж ший. Хүн одоо дөрвөн шал. А догоо жиг гэх юм бол болохгүй дөрвөн шалтгааныг бол ингээд тусад нь. А тэгэхээр бол гүнзүв Демба, дондом Демба гэдэг бол нэг мөн чанартай тусдаа ойлгогдсон нь бол тусдаа. Мөн чанар нь бол нэг юм аа. За таних тэмдэг гэх шиг баг болохгүй юм их байхгүй болов уу гэж бод. За тэгтээ таних тэмдэг гэдэг нь бол зүгээр ойлгуулахын тулд хэлж байгаа үг нь бол тийм үг шүү дээ. Тийм ээ. За дэдар за энэ мэт дуарангийн овуула домбын дамаг сүннэ гэж. Дуарангийн овуула гэж. Дува буюу лам түүний мөн чанарт одоо айлтсан өвдөс сургаалыг зарлаглаад тэр мөн чанар нь бол юу ах нь лам ламирм гэдгийн лам тийм ээ энэ ламирм гэдгийн лам зам мөр бүтээл гэдгийг чинь мөн чанар нь бол юу ах нь дембаны юм байна шүү дээ. Гүнзүв демба, дондон демба хоёр. Мөн чанар нь. За тэгэхээр ондог жүнд гарсан дүвдан демба намданны гэдээ гарсан. Дүвдан гэдэг чинь бол дуа рангийн овуула домбын дам. Дуа рангийн овуула дом. Дуа рангийн овуу нь юу вэ? Дембаны. Ингэж мэдээ шүү дээ. За энийг бол ингээд дуа рангийн овуула домбын дамаг ингээд үдсээг бол айлдаа зарлаглаад түүний дараагаар Диншила домбын дамаг чадвын жүмцэн юм гэж. Түүний дараагаар бол залгуулад Диншила домбын дамаг буюу Дембаши утгын дөрвөн үннийг бол одоо үзүүлсэн энэ одоо өвдөс сургаалыг томсон нь бол тэр шалтгаантай юм аа гэд одоо ингээд утгын дөрвөн үнэн гэдэг одоо гол тэр сургаал бол эндээс. Тэгэхээр зам мөр ламирм гэдгийг чинь ламжийн овоо мөн чанар нь бол дембаны юм байна. Түүний хийх ажил нь бол энэ дембаши юм байна. Дөрвөн үнэн юм байна. Мөн чанар нь тэгээд тэр хийх ажил. Ийм маягаар ингээд маш хоорондоо нягт холбоотой ингээд араасаа ингээд явж байгаа нь бол одоо жүмцэн буюу учир шалтгаантай бас говьа миксэ бол байгаа юм тийм. Онцгой бас тийм хэрэгтэй хэрэг байгаа учраас ингэж айлцсан юм байна шүү дээ. За тэгэхээр жүмцэн яд тэгчин дүви мегва юм байна шүү дээ. Тэгчин дүви мегва. За тэгэхээр бол Дембани гэдэг бол юу байсан бэлээ? Дембани гэдэг бол хоёр үнэн гэдэг бол энэ дува рангийн овоо байсан. Мөн чанар нь байсан. Лам буюу дува гэдгийн мөн чанар нь хоёр үнэн байна. Тэгвэл тэр зам мөрийн чинь зоригдол нь бол тийм ээ анхаарал хандуулах зоригдол тэр зүйл нь мегва нь бол Дембаши юм аа. Дембаши. Дүви мегва нь бол Дембаши. Дүвийн овоо нь бол Дембани. Тийм учраас эхлээд дүвдан тэгээд дараа нь Демба намданны гэж Майдрингийн бидэнд ширчин дооны утгыг тайлбарлаж үзүүлэхдээ ийм дараалалаар явж байгаа юм байна шүү дээ, тийм ээ. Бид нар чинь ширчин дооны утгыг бол одоо энэ дамагжүү гэдгээр бол биднэрт ойлгуулах гээд байгаа шүү дээ. Тэгэхээр дуарангийн овоо хамгийн ихнийх нь дуарангийн овоо нь бол Дембани, дүви мегва, Дембаши гэж. Дембаш, дүви мегва дела
Демба ши ёддоо шэ домбин чиддүү юм би чирэр чиддүү юм. За энэ хүрээд бол ингээд Парчин Жидөнгийн хувьд Дембанигийн нам шиг бол энэ хүрээд дүүрч байгаа. Дембанигийн нам. За одоо бид нар Парчин таажид дээр Дембаниг юу гэж үзснийг бол унших хэрэгтэй. За ингээд Жидун гэдэг нь бол ерөнхий утга, таажид гэдэг нь бол эцэслэн одоо шинжилж байгаа. Ийм бол ийм, тийм бол тийм, заавал за, үгүй бол үгүй гэдэг шиг ингээд одоо тогтж байгаа хамгийн одоо нарийн нягт шинжил хийж байгаа нь бол таажид дээр тийм ээ. За Нева таажид болоо гэж. Нева таажид. Амбуу нь бол дагжургод жорвоогод гэсэн тийм ээ. За тэгээд таажид болоо нговоо ёд те дүв дандын ба намданы гэдэг юм тийм ээ. За тэгэхээр таажид болоо нговоо шадва буюу мөн чанар, Ева гэдэг нь ялгал. Тэгээд Янлугийн чадвар гэдэг нь нөгөө Янлуг гүнзүү, Логвиг гүнзүү гэдгийн ялгамжааг номнох гэсэн ийм гурван хэсгээс үзүүлнэ гэж. Дамбуула лүг мандуу ёдвалаа гэж. За Дембанигийн овоо гэдэг дээр буюу хоёр үнний мөн чанар гэдэг нь бол юу юм бэ гэдэг дээр бол олон одоо ёс одоо байдаг юм гэж. А түүнээс живрэг мараава бээр гэж. Одоо бол нэлээд одоо та үзэж байна тийм ээ. За живрэг мараа одоо умаранжидүй ёс ширша. Умаранжидүй ёс бол гол одоо үндсэн одоо дүнтаа Парчин ёсны. Тэгтээ бол одоо живрэг мараава юу гэдэг вэ? Тийм ээ. Живрэг мараава бээр дүжээ хонаа дэнэ Дембани жоо. Энэ бас их учиртай. Живрэг мараава дүжээ хонаа буюу мөнх ус зүйлийн дээр зөвхөн мөнх ус зүйлийн дээрээс л юуг ярих вэ? Хоёр үнэн гэдгийг ярина. Хоёр үннийг бол мөнх ус зүйлийн дээрээс л ярив. Думажи гэдэг нь Дембани тавьж чадахгүй живрэг мараава. За тийм учраас живрэг мараава бээр дүжээ хоноо дэнэ Дембани жоглаа гэж. За тэгэхээр энэ живрэг мараавын ёсонд Дембани тавьж байгаа энэ байдал төр бол нөгөө жанжаа думтаа тий. Жанжаа думтаа буюу думтаа сүмбийн зээжин гэж байгаа тийм ээ. Сүмбэр уулын үзэсгэлэн чимэг. За тэр тэгээд та нар хэрвээ үздэг бол тэр YouTube-д Варанасын их сургуулийн жил болгон тэр номын хилжүүлэг тавьдаг. Тэн дээр одоо Денсагийн хамаг том одоо гөвчнөр Харамбанаар ирж одоо ингээд нэг тодорхой сэдвээр ярьдаг. За тэр сэдв дотор бол одоо Босоолонгийн гөвш дадаг гөвш ирж энэ живрэг мараавын энэ дотол дээр бол хүн одоо ном айлцсан байгаа лекц. Тэн дээр яагаад живрэг мараава дүжээ дэндүү 50-аас өөр аргагүй. Тэгээд гүнзүү дэм ба дондон дэм багийн утгыг ингэж тавгаас өөр аргагүй болсон шалтгаанууд нь маш сонирхолтой айлцсан байгаа. За тэр бүгдийг бол сонирхол одоо линкийн тавьна. За тэгэхээр юу гэж байна? Ингээ би олон юм яриад. Дамбуула лүг мандуу ёдвалаа гэж тийм ээ. За гүнзүү дэмба дондон дэмба гэдгийн мөн чанар тэрийг тодорхойлоход бол олон ёс байгаа гэж. За олон гэдэг нь бол угаасаа ойлгомжтой хичээл хэлэхэд өмнө хэлсэн шиг намбын дүмтаа мараава бүгд хоёр үнний ёсыг бол өөр өөр болж байгаа. Хоёр үнний мөн чанар. За тэгэхээр живрэг мараава юу гэж юм гэхээр дүжээ хоноон дэна Дембани жоглаа гэж. Дэя ранид жомба ам шиг бана ран зинжин ло мижүбин чөдэ гүнзүү дэмба индэ на бомбадавус. За тухайн зүйлийг за одоо живрэг мараавын юм. Тухайн нэг зүйлийг одоо том алхаар ингээд ялг нүдэд цохоод ингээд цохоод одоо нүддэг юм уу ингээд эвдлэх юм бол тухайн зүйлийг барьж исэн түндөө анхаарал хандуулж исэн оюун ухаан бол ингээд юу гэх юм орхигдох гэж орхигдож байгаа маа. Орхигддог ийм зүйлийг бол янгуу хүн гэж гүнзүвд юм ба. Жишээ нь энэ бомба гэж байгаа бомба гэсэн. Ер нь бол бүр одоо юу тэр бусад одоо
Думтааны нарийн одоо яг думтаа чиглэлээр нь ингээд айлтсан номнууд дээр бол бүр ингээд шорон бомб гэж хэлсэн байгаа шүү. Шорон бомб. Шавраар хийсэн юм бомб бай гэж бодъё тийм ээ. Тэгэнгүүт шавраар хийсэн юм бомбыг ингээд тавилаа. Бид нар юу энэ шавар бомб байна гэдэг юм оюун бодол төрнө. Тэр шавар бомбыг том төмөр алгаар бяц цохоод бут өсөртөл нь бяц цогчээ. Тэгэнгүүт яах нь нөгөө бомб болвол ингээд эвдрээд алга болж байгаа. Тэгхтэйгээ зэрэг тэр шавар бомбыг одоо барьж исэн тэр одоо хүн лөө хандаж байсан тэр хандагч оюун ухаан болвол ингээд орхигдож байгаа юм. Эсвэл одоо ингээд хэлхээтэй ирэх байгаа шүү дээ. Ирэх маань уушдаг ирэх. Хэлхээтэй эрхийг тус тусад нь ингээд салгах юм бол тийм ээ. Тус тусад нь ингээд салгаад ирэх ингээд тараад ингээд тарах юм бол тэр эрхэнд хандагч тэр оюун болвол ингээд орхигдож байгаа маа. Тэгэхээр бол тийм орхигдож байгаа тэр зүйлийг буюу жишээ нь тэр шорон бомб эсвэл тэр эрх болвол одоо янгуу хүн зүйл юм ба гэж. Утга нь Дэн ранит жомба ам гэж. Жомба гэдэг нь арах гэсэн үг шүү дээ. Одоо ингээд тохоод яах гэж байгаа шүү дээ. Юм уу шиг бана гэж. Эвдэл байс ран зинжин ло мижигбинч гэж. Ран зинжин тухайн зүйлийг барьж исэн хүнд хандаж байсан тэр оюун болвол ингээд хүнийг орхихыг мижигбинч бол тухайн тэр зүйл нь эвдэрчгээд дэла мижиг баг. Чö дэла чö ди шиг баг учраас чö ди шиг ба сунза дэла зүг митуба. Ийм болж байгаа. Тийм зүйлийг бол юу хүн зүйлдэн ба юм аа гэж. Энэ живрэг мараа байсан. Эрна бомба дав. Бомба бүр са бомба. Шорон шавар бомб. За бомба. Тийм бай. За одоо бол одоо нөгөөх нь үнэмлэхүүн нь бол юу гэхээр ранги дэндүү чö шин салжан ранзинжин ло медрувин чö дэ ондом дэм бай. Эндээ Эрна бомби дэнгийн мярдаг ба дав. Бомби дэнгийн мярдаг ба дав. Яг түрүүний хэлжсэн эсэргээр ухаан зүйлийг ингээд хувь хэсгээр нь тус тусад нь ингээд салгахад түүнийг барьж исэн оюун ухаан болвол ингэж одоо орхиж үл болох. Орхиж үл болох. Тийм юмыг болвол үнэмлэхүүн гэж. Үнэмлэхүүн. За жишээ нь бол бомбны бол тэр мөнх бус чанар. Бомбны мөнх бус чанар. Бомб бүтгэхтэйгээ зэрэгэл өөрийнх нь мөнх бус чанар бас хамт л бүтэж байгаа тийм үү? Бомби дэнгийн мярдаг ба. Бомби дэнгийн мярдаг ба буюу бомбны тэр мөнх бус чанар бол бомбтойгоо хамт л ингээд бүтэж байгаа. Тэгээд тэр бомбыг эвдэхтэй зэрэг бомбны мөнх бус гэдэг тэр мөнх бус гэдэг ойлголцыг тэрийг одоо бодож исэн, барьж исэн тэр оюун болвол бомб нь байхгүй болсон ч гэсэн тэр мөнх бус гэдгийг нь бол бомб мөнх бусаа гэдгийг бол орхихгүй. Тэр бид ингийн мэрдэг ба бол жишээ нь ондон дэм. Бомбын яриаггүй шүү дээ. Бомбны тэр мөнх бус юм. Бомбын түрүүний өмнөх гүнзүү дэм ба тэр бол яг тэр шавар бомба. Одоо дондон дэм ба тэр бол бомби дэнгийн мэрдэг ба. Бомби дэнгийн мэрдэг баг нь ярьж байгаа. Зодлоо гэж байна. За авидармаагаас бол юу гэж байна? Анла жомдон лоишэн сална дэло мижуба бумчуу шиндүү гүнзүвдүү ёддэ ондом ёшин ноо шишээсүн бичрэг. За алинд дарах ба оюунаар бусдыг арилгаваас үүнд оюун үл орогч
адилтгавал тийм ээ, адилтгавал умхны ус мэтчлэн янгуухад янгуухад буй тэр нь үнэмлэх үед буй бус болоо гэсэн. Энэ саяны дээр үүснийг базаад ингэж хэлж штэ тийм ээ. Анла жомдон лоишин сална дело чö дела лоде мижугба жуг митуба. Тухайн зүйлийг ингээд эвдээд хэмхлээд хайчих юм бол түүнийг барьж исэн оюун ухаан бас түүнийг ингээд орхиж байгаа. Орхиж байгаа. Хавар бомбыг ингээд хэмх зохингууд хавар бомбыг барьж исэн одоо түүнд хандагч тэр оюун нь бол ингээд түүнийг орхиж байгаа. Ирэх ингээд тасраад ингээд тараад явхад ингээд тарваас тэр эрхийг барьж исэн оюун ингээд бас түүнийг орхиж байгаа гэх шиг тийм ээ. Тэр бол яах нь гүнзүү юм а бомчуу шиндүү гүнзүүдэг үг. Ёдэ дондом ёшин но гэж. Харин нөгөө анхаарал хандуулж исэн тэр зүйл рүүгээ бол тэр нь хэсэг хэсгээрээ салсан байсан ч гэсэн түүнийг орхихгүй таны хэлснээс ёшэн но гэдэг нь бол тэр нөгөө талын нь бол юу гэж дондом гэж хэлж байгаамаа. За жишээ нь бол Яврын Маравын ясанд бол юу шүү. Одоо хувь хэсэггүй нарийн тоос гэдэг тийм одоо дүл прамо хувь хэсэггүй одоо тийм нарийн цог төлбөрн чогийн чамид тийм төлбөрн чогийн чамид тэр чамээ хайлгнаж байгаа шүү дээ тийм төлбөрн чогийн чамид тэгээд одоо тэр юу агшин агшнаар хуваагдахгүй тийм хувь хэсэггүй мэдэл тэгээд одоо Думажигийн намхаа эднэр бол яах нь дондом дэм баг Думажигийн. Тэгээд төлбөрн чогийн чамын энэ төр бол энэ одоо Жаврын Маравын ёсонд ярьж байгаа учраас тийм одоо юмсыг ингээ хуваагаа задлаад гэх юм бол ингээ хуваагдахгүй тийм машид нарийн тоос буюу маш жижиг ийм хэсэг дээр очиж юм. Тэр бол бас яг нь дондон дэм. Энэ бол яг хөө тэгээд Дүмтаан дээр бол нэг ярьдаг тийм ээ. Бид нар бас 2 жилийн өмнө Дүмтаан 2 жилийн өмнөөс ч үзэх гээл бэлдээл дүүрэж уншаал, ойрогч уншаал, Дүмтааж уншаад, дагирч уншаал байсан чинь бүгд хүмүүс нь өөр болоод дүүрээ үзсэн, дагирг үзэхгүй, дагирг үзсэн, ойрог үзэхгүй, ойрог сонссон, барчин сонсохгүй тэгээд өдөр сонсон, өнөөдөр сонсохгүй ингээ. За шээсүм бэчрэр гэж. За энэ бол зод. Зод бол одоо өөрөө үндсэн номлол нь бол Абидармын номлолын одоо энэ ном бол өөрөө Жаврын Маравын ёсонд ийм Жаврын Маравын ёсонд зодын бол гол тийм ээ. Тийм учраас зодоос татчих шүү дээ. Жаврын Маравын ярих. Анла жомдон лоишин сална дело мижугба өмчүү шиндүү гүнзүвдүү ёдэ дондом ёшоно шээсүм бэчрэр. За дөдөва бээр гэж. За нөгөө гүнзүү дэмба дондом дэмба гэдгийн ёсыг бол яадаг гэсэн мөлий олон янзын ёс байдаг. Олон янзын ёс байдаг гэдгийн дотор бол эхлээд Жаврын Маравын ёсыг үзүүлсэн бол одоо энэ Дэвийн ёс. Одоо Удрын аймагт усанд бол Дон дамбар донжид нүү бадан минүвинчö дондон дэмбадан гүнзүү дэмбийн жогжууд марашин. За Дон дамбар донжид нүүвинчö дондон дэмбийн цанид Дон дамбар донжид минүвинчö гүнзүү дэмбийн цанид гэж ингэж бас их хэрэмхий үг штэ энэ чинь тийм ээ Дон дамбар донжид нүү үнэмлэхгүй бол одоо үнэмлэхгүй цыг үйлдэж чадагч үйлдэж ис чадагч гэсэн ийм л одоо хоёр. Оройш дондон дэмба
Өвөр андсан нам донжиг гэж. За гол нь энэ. Додовын ёсонд бол дондом демба буюу үнэмлэхүйн үнэн гэх, өвөө гэх, аранцсан гэх нэг утгатай гэж. За гүнзүү демба гэх тийм ээ. Додовын ёсонд гүнзүү демба гэх, дагва гэх, жинцэн гэх бүгд нэг утгатай гэж. Намдаллаа дондом донжид нүваган гэдэг нь дон домбор донжид нүва. Тэгээд нүвийн чö ган гэдэг нь чö гаян ба тий. Тэр дондом ёдваян гэж тий. За дон домбор донжид нүвийн чö гаян ба тий. Дондомдуу ёдваян гэж. Дондом дембаян гэсэн. Домбор дондом ёдваян. Шэний гүнзүү ёдватэй гэж. Шэний гүнзүү ёдватай гэдэг нь дон домбор донжид минүвийн чö тийм ээ. Дон домбор донжид нүвагасаа бусад гэдэг нь дон домбор донжид минүвашаа гаян ба тий. Гүнзүү ёдватай. Дэдэг бол ран жийн цанид юм гэж. Тэ. Дэдэг ран жийн цанид гэдэг нь жинцэн юм гэж. Тэгэхээр гүнзүү демба агва жинцэн гэдэг нь бол донжиг гэдэг нь энүүгээр намдлын. За Жэсүн бичэр. За Симзамбаны амадар мишидтэй гэж. Харин Симзамба бол гүнзүү демба дондон демба гэдгийг бол дээрх одоо нөхдөөтэй адилхан бол ярихгүй гэж. Юу гэдэг үхээр дээ говуула гүнзүү дембийн чаваадан дондом дембала мягагийн чаваа шидвичээр гэж. Говуула гүнзүү дембийн чав гинэ. Говуу яна гүнзүү демба юм бин чав. Харин дондом дембаг бол мягаг юм бин чаваа. Мягаг мягаг гэдэг бол мэдэж байна уу? Гагва дууа гэдэг дээр гагвын нам шиг гэж байгаа. Гагва дотор бол маянгаг мягаг гэж хоёр байгаа тийм ээ. Маянгаг гэдэг нь бол раншэ жидвэнда ранги гагжа гагшилдуу чөшин пембаде маянгагийн цань. Раншэ жидвэнда ранги гагжа гагшилдуу чөшин мепембаде мягагийн цань. Манай юу гэсэн үг гэхээр тухайн нэг зүйлийг илэрхийлж байгаа тэр үг нэр томьёогоор түүний далд утганд нь их юм уу дашрамд нь өөр зүйлийг бидний оюун ухаанд буулгаж байгаа. Нэг зүйлийг үгүйсгэнгээ нэг зүйл дахиад нэгийг үгүйсгээд тэр үгүйсгэсний дашрамд бидний оюун ухаанд өөр зүйл ургаж явах юм бол тэр маянгаг гэж. Тухайн нэг зүйлийг үгүйсгээл тэгэл зогсчихж байгаа тийм үгүйсгээл зогсчихж байгаа тэр мягаг гэсэн. Хоёрдоо энгийнээр хэлвэл одоо тийм ээ тийм одоо тэгээ хар муухраар л тайлбарлаж байгаа шүү дээ. Тэгвэл за ном дээр байгаа жишээ тийм уул байхгүй тал гэж үг байгаа шүү дээ. Уул байхгүй тал. Римийн тан. Уул байхгүй тал. Уул байхгүй тал гэдэг үгээр юу ойлгож байна гэхээр уул гэдэг нь үгүйсгэгдээд тэгээд уул гэдгийг үгүйсгэнгээ тэр нэг хоосон тал газрыг бол бидний оюун ухаанд буулгах тийм ээ. Уул байхгүй тал. Энэ бол маянгаг. Зүгээр уул байхгүй гэж хэлчих юм бол уул байхгүй байна л гэж ойлгох тийм ээ. Тэр нь бол мягаг. Чөшин мепен ба шүү дээ. Тэгэхээр дондом демба гэдгийг бол мягаг юм аа гэж. Тэгээд дондом демба бол мягаг буюу чөшин мепен ба. Тэгтээ гагва дува юу лээ маянгаг мягагийн тал дээр бол дунташига дөрүүлээ нэг тийм онцгой тусдаа бол нэг ярихгүй шүү дээ. Өнөөдөр нийтлэг. За умаба ранлуг жогбана гэж. Умаба ранлуг. Тэгэхээр жеврог мараваа бол ингэж тавьдаг. Симзамба додова ингэж тавьдаг. Симзамба ингэж тавьдаг гэж зүгээр тоожод юм. Одоо умаба ранлуг жогбана. За төв үзлийн одоо өөрийн ёсыг бол таас тийм ээ. За энэ бол умаар анжуби ёс шүү дээ тийм ээ. За хажиг хартуг жодби иргэшээ цамаа нядундэ дондон дэмбийн жогч. За одоо энэ маш ийм хартуг жодбийн иргэшээ цамаа нядундэ дондон дэмбийн жогчд таны жожижин цамаа нядундэ гүнзүү дэмбийн жогчд энэ сэрва мэдээтэй гэж. За энэ хэн юу гэсэн үгээр за би өстөө нөгөө чадан ядан тайлбар тийм ээ.
Тартуг жодвын рикшэ гэдэг нь тартуг гэдэг нь бол эцс чандыг шинжлэх гэж. Юмсын мөн чанар, жинхэнэ бодит байдлыг тартуг гэдэг үгээр илэрхийлж байгаа. Тартуг. Тарт одоо монгол хэлэнд орсон үг шүү дээ. Нөгөө тартагтаа тулна гэдэг. Бүр хамгийн одоо эцсийнхаа байдалд очихыг хэлж байгаа шүү дээ. Тэр үг нь бол энэ тартуг гэдэг байна. Тартуг гэдэг нь бол хамгийн эцэс чанд тэр эцэс тулсан түүнээс цааш явахгүй тэр хамгийн эцсийн тийм шинжилэлийг хийж байгаа рикшэ цамаа нядун гэж. Ригва гэдэг нь бол түүнийг хамгийн одоо тэр оршихуйг бол эцэс чанд нь тулд шинжилж байгаа ийм оюун ухааныг хэлж байгаа. Оюун ухаан. Ригва гэдэг нь учир шалтгаан дээр үндэслээд логикоор ингэ шинжилэн танин мэдж байгаа энэ оюуныг бол рикшэ гэж хэлж байгаа. Рикшэ гэж. За тэгэхээр энэ бүгд ялгаатай шүү дээ, тэ. Ригва, шива, ло гэдэг гурван үг байгаа. Бүгдийн оюун ухаан гэдэг монгол хэлэнд бол бөөндөөл ингээд оюун ухаан гэдэг. Тэгээд монгол хэл дээр болохоор оюун ухаан гэдэг нь нэг утгатай. Гэвтэл ухаан яг ригва, шива, ло гэдэг нь бол бүгд өөр өөр үг илэрхийлж байгаа, санаа илэрхийлж байгаа ийм үг болоо явцдаг. Одоо яг шүн ч юм уу дээр бол шүн ч юм. Зүгээр хар ярианд бол хамаагүй л. Тэгээд тартуг жодвын ло гэвэл бас өөр. Тартуг жодвын рикшэ гэхээр тэр ригба гэдэг нь түүнийг танин мэдж байгаа тийм. Тодруулж тодтгож өгж байгаа юмыг. Тэр нь үйл ажиллагаа нь бол яг үлээ логик тест дараал учир шалтгаан дээр үндэслэн гарч ирж байгаа. Иймийг бол ригба гэж. За тэгээд ингэж танин мэдж байгаа учир шалтгааны үндэстэйгээр одоо логиктойгоор шинжлэн мэдж байгаа ийм шалгадаг ухаантай цадмын нядун гэдэг нь бол тэр цадмын буюу шалгадаг ухааны шинжилэл хийгээд одоо хамгийн эцсийн мөн чанар нь юу юм бэ гэж судал шинжилсээр байгаад олдсон утга гэсэн үг. Олдож байгаа утга. За энэ бол тийм ээ одоо үнэмлэхүй юм аа. Жишээ нь одоо бид нар энэ ширээ байна уу гэвэл бүгд байна. Ширээ хаана байна гэд ширээг хайх хэрэгтэй бол. Байгаа бол олдох хэрэгтэй. Хайсаар нэг утга олдоод хамгийн сүүлийн тэр утга бол юу? Олдож байгаа тэр утга байх юм бол тэр бол хамгийн үнэмлэхүй одоо ширээний жинхэнэ үнэмлэхүй утга нь энэ юм аа гэж үзэх гэдэг. Тэр олдвол. За тэгвэл энэ дээр бол зүгээр үгээр нь тайлбарлахад юм. Нядун гэдгийг бол энэ нид гэдэг үг бол одоо энэ яг одоо цанид тавьж явах юм үеийн одоо нядва бол энийг догба гэдэг дээр дог гэдэг дээр ойлгох юм бол цамиа догбын дон гэдэг. Цамиа дог гэдэг нь бол нөгөө ардаа янжуг саатай дог шүү дээ. Догспа гэдэг нь. Дог онж таньж мэдэх. Тэгэхээр одоо юу гэсэн үг болох вэ гэхээр хамгийн эцсийн одоо мөн чанарыг задлан шинжиж судалж хайж байгаа. Тэр одоо шалгадаг оюун ухааны онж таньж мэдсэн утга бүр наривчлах юм бол. Тэгэхээр эн чинь өөр болж байгаа. Олдсон утга гэвэл арай өөр. Бүр яг тэр цадмын олж таньж мэдсэн тэр утга нь гэвчлэр өшөө баттай болж байгаа. Тэгэхээр тартуг жодвын рикшэ цадмын доголсон тэр одоо зүйл юм бол бүр илүү томрон бол ийм байхгүй. Тэгэхээр тартуг жодвын рикшэ цамаа нядун гэдэг бол үгээр нь бол яг хөө ингээд бодит байдлыг бол ингээд эцсийн одоо мөн чанарыг бол ингээд шинжилээд тэгээ олдсон утга гэж байгаа. Яг одоо энэ дээр бол цаад хэлэх гээд байгаа тэр хажгийн санаа бол юу гэхээр тэгээ шинжилээд тэр шалгадаг оюун ухаанаар онж таньж мэдсэн тэр зүйлийг нэ гэж. Тэгэхээр тартуг жодвын рикшэ цамаа нядун гэдэг бол тартуг жодвын рикшэ цамаа догби дон. Тэгээ догби дон дэ дондон дэм би жогж дан. Таны жожижийн цамаа нядун гэж энэ
монгол хэл дээр одоо юу гэх юм бол таанид гэдэг нь бол зүгээр томьёол гэсэн үг шүү дээ. Нэр томьёол гэсэн үг. Түүнийг одоо шинжилж байгаа шинжиллийн тийм ээ шинжилж байгаа тэр шалгадаг ухааны одоо олдож байгаа буюу мөн адилхан ядва гэдэг нь бол догс ба гэсэн үг тийм. Одоо тэр онж таньж мэдсэн тэр утгыг бол хэлж байгаамаа. Тэгэхээр таанид гэдэг нь бол одоо юмсыг одоо нэрлэж байгаа тэр байдал шүү дээ. Уул нь бол тий. Энэ бол хангай, энэ дорж, энэ бат, энэ бомб, энэ ширээ, энэ сандал тэр зүйл рүү гүнзүүдэн баг. Тэрийг. Гүнзүүдэн би жогжоо энэ сэрва мэтэдэ шидуна цанид амааде ин гой байгаа шиг чамааде ян ин гой би чирэр гэж. Тэр бол ажиг таны тавьж байгаа энэ цанид бол артуучуудын рикшээ цамаа нэдүндэ дондонд жогжиг байна гэсэн. Уул нь бол юм тун тустай тавьж байгаа шүү дээ, тий. Түж юм байна. Зүгээр одоо юу гэдэг юм бэ? Бөмбөг харилцаа тоглож байхад бөмбөгөө нөгөө тал руугаа бөмбөгөө цохиураар цохихоор нөгөө цаа тал нь эргээд наашаа цохих ёстой шүү дээ, тий. Тэгээд ингээд наашаа цаашаа дамжуулдаг шиг уул нь ийм маягаар явах ёстой байтал. Тэгвэл хажиг бол нэг тал руу нь гаргаад бөмбөгөө алдчихж байгаа шиг л ийм юм хажиг бол цандаа ингэж хэлээ. За яг хөө гэхдээ анхлан сонсож байгаа улсууд бол зүйл буухгүй байгаа. Урд нь одоо ном үзчихсэн улсууд бол гэж хэлэхээр буух байна. Тэгэхээр яг хөө гэхээр тартужодын рикшээ цамаа недун гэдээ орчиж байгаа. Тартужодын рикшээ цамаа недун. Уул нь бол өчтөр бид нар хичээл дээр хэлсэн нөгөө павгийн нямшиг ишээгийн недун тий павгийн нямшиг ишээ. Павгийн нямшиг ишээ гэдэг маань бол хамгийн одоо тэр дээд үннийг таньж байгаа хамгийн дээд оюун ухаан бол павгийн ганцгийн одоо юу лээ нямшиг ишээ. Тэр нямшиг ишээгийн онж таньж мэдж байгаа зүйл бол зөвхөн хоосон. Зөвхөн энэ зүйл маань хоосон чанар мөн үү биш үү гэдгийг бас нэг шалгуур нь юу вэ гэхээр павгийн нямшиг ишээ тэрийг харж гэнэ үгүй юу гэдэг нь бас нэг. Ингээ хоёр тал. Жиг бол яг тартуучуудын цамын недун гэж дун. За тэгээд дондон дэмий жогж ид. Тэгэхээр бол одоо жишээ нь ширээ гэхээр ширээний хүл бол ширээ биш. Ширээний давцсан ширээ биш. За ингээд задлах нь байна шүү дээ, тийм ээ. Яг ширээ нь хаана байна гэдээ хайхаар байгаа юм чинь нэг зүйл олдох ёстой гэдэг шүү дээ. Байгаа юм чинь нэг зүйл. Тэр ширээг хайсаар байгаад олдж байгаа тэр зүйл бол тэр ширээний жинхэнэ үнэмлэхүүн юм аа. Жинхэнэ оршихуун юм аа. Тэрийг тэгж шинжилж байгааг бол хартуг жодгүй рикшээ цамаа. Тэгээд олдж байгаа буюу онж таньж мэдсэн утгыг тэр цадмын ядун гэж. Тэгээд олдсон тэр зүйл бол дондон дэв ба буюу жинхэнэ үнэмлэхүүн үний. Таны жожийн цамын ядун гэдэг нь бол энийхээ эсрэг тал гэхэд хаашаа энэ бас арай өөр тийм ээ. За хойно ингээд бас тодорхой болно үргэлжлүүлж. Таны жодийн цамын таны жожижийн цадмаа нядун데 гүнзүүдэн бин жогж янсэрва мэтэдэ шийдүүна цанид амааде ингой байгаа шиг чимааде ингой гэж. За шийдүүна тартуу жожиж цамаа рикшэн цамаа нядун юм би чав таны жожижийн цамаа нядун юм би чав. Амбууд эртэл дэйна жидава догой намчинжи нядун ингой вечэр чимаа тэртэл дэйна жини додогой намчингийн нядун ингой вечэр. Ингээл тийм ээ жидава догой намчин гэдэг нь хоосон чанарыг онж таньж мэдсэн намчингийн нядун байх хэрэгтэй. Юу тартуу жодын рикшээ цамаа нядун гэдэг. Чимаа тэртэл гэдэг нь таны жожижийн цамаа нядун юм би шидүүна таны жожижийн цамаа нядун юм би чавартал дэйна жини додогой намчинжи нядун юм. Жини доо гэдэг нь үнзүү бинчээ догой намчин тийм ээ. Жини. Жидава жинидва гэдэг үг. Жидава гэдэг нь яг ямар байгаа яг тэрүүгээр яг ямар мэд юмс яаж оршдгийг бодит байдал нь яг ямар байгаа яг тэрүүгээр нь онж таньж мэд. Тэгэхээр тэр нь бол хоосон чанарыг яг ямар байгаа нь тэрүүгээр нь гэдэг чигээс бодит байдлыг хоосон чанар. Жинидва гэдэг нь хэдий чинэ. Тэгэхээр гүнзүүгийн чөө гэдэг бол одоо энэ бумбаг аваа ширээ сандал энэ орчлонгийн одоо хумхийн тоосноос ахуулаад элсний ширхэг бүгд бол гүнзүүгийн чөө. Тэгээ янгуух юм. Тэгэхээр энэ янгуух зүйл бол
хязгааргүй тийм маш их байгаа шүү дээ. Тэгээд тэр бол хэдий чинээ байна. Төдий чинээгээр нь онж таньж мэдж байгаа намчин. Агуу их ч гэж тийм. Жидава гэдгийг гүнзгий гэж. Жинидо гэдгийг агуу их. Догви даваа намсалжин савжин жачаа гүн аваа гэдэг. Тэгээд зава гэдэг нь бол тэр гүнзгий гэдэг нь энэ жидава. Осон ч савжин жачаа гүн аваа гэдэг. Жаачева гэдэг нь агуу их гэж. Тэр энэ гүнзгий ч ертөнцийн миний эд юмс бол агуу их. Хэдий ч нэ байдаг. Тэгэхээр бол таны жүжижин цамын нядун бол жиний додогын намчин ин нядун юм гой гэж хэрэг. Онороо мачвдэ жидавадогын намчин жин нядун яна татуг жүдүр ришэжин нядун юм мёго вечердан. Чималаян дэдэр мёго вечер. Амбу дэртэл санжаа пагүй мигшижи сунжаа яна мигшижи сунжаа юм мёго вечерна мачоо. санжаа пагүй мигшижи сунжаа яна мигшижи сунжаа юм би им мёго вечерна мачоо. Чин бидний ярьж байгаа дуу авайг тийм үү. Миний амнаас гарч байгаа дуу аваа бол бурхан багшийн одоо нүдний мэдлэр миний дуу авайг болгоох уу? Таньж мэдчих чадах уу? Дуу аваа гэдэг чинь нүдээр биш чихээр мэддэг зүйл шүү дээ, тийм ээ. Сонсогдхон гэж. Нинжа. Мэд чинь тийм даач үжин. Санжаа баггүй мэгшиж сүнжаа ямбартал. Юулюхөө. Öyle. Маян бортол мэгшиж сүнжаа маян бэч гэх юм бол аамаж үгэх гэдэг шүү дээ. Оноо тартуг жодын осон цамын ядон яна ловод ядон янгой уртал мэгшиж сүнжаа яна ловын мэгшээ сүнжаа янгой вечер чавахад байна. Ловор намдгийн чор жүргийн овоо нэтгүү маань. Оо. За энийг дан дээр зөндөө ярьсан тийм ээ. Дан Араба хажиг. Араба гэдэг нь бол бойн араба гэсэн. Тэгээ бойн араба. Өмнөх одоо урдын одоо хажиг гэдэг нь бол юунаас урдын юм бэ гэхээр богд ламаас өмнө. Богд лам Жерэн бүчигээс өмнөх одоо мэрэгддэг бол араба гэдэг. Урдын төв. Энэ улсуудад бол тийм үзэл онолын хувь жоохон ялгаатай тийм буруу ойлголт бол богд ламаас хойш байсан гарсан төвдүүдээсээ өмнөх байснууд нь бол тийм зөрөөтэй ойлголтнууд нь бол илүү их байсан. Тэр утгаар бойн араба урдын төвд. Дан араба хажиг бол тартуг жодвы рикшэжийн нядун яна диин жацуд имбийн чаваа мэтэдэ диин жацуд цамэ кэгвэ ээчэр. Цамэ кэгвэ ээчэр. Тартуг жодвы рикшэжийн нядун яна диин жацуд имбийн чаваа мэтэдэ. Энэ жацуд гэдэг нь одоо юу гэх вэ? Энэ одоо монгол хэл дээр юу гэж жацуд имбийн чаваа мэтэдэ диин жацуд цамэ кэгвэ ээчэр. За өнөөдөр энэ үрээ за. Миний хоолой бүр таг. Тэгээд дараа 7 хоногийн нэгдгээс энэ араба хажигээс өөр. За өнөөдөр энэ хүрээд. За энэ ловор намдгийн чар жүргийн овон нэгдгүү мангесо гэдэг нь таны хэрвээ тэх юм бол ловор намдгийн чар жүргийн овон нэгдгүү мачивын муула шаг одоо тавихад болж шүү дээ л гэсэн санаа тийм ээ. Таны хэлж байгаа чинь чаваа байхгүй байна. Ловор намдгийн чар жүргийн овон нэгдгүү байж шүү дээ гэсэн тийм. Чаваа хаа гэсэн тийм. Та бол юу гэлээ санжаа пагүй мэгшиж сүнжаа яна мэгшиж сүнжаа юмгаа гэж. Тэгвэл өөрт нь тартуг жодын онсон цамын ядун яна ловын дэйн ядун юмгаа уртал мэгшиж сүнжаа яна ловын мэгшиж сүнжаа юм таавар. Чавааха дэ гэх юм бол овор намдаг энэ чар жүргийн овооны дэж. За юм сан.
За за.